Мэдээлэл мэдэх наттай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөд аялцгаая. Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Үйл мэдэх цэцгээ утга нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би төштэй танилцуулъя. Нандин Эрдэнэ 6 настай. За ингээд л одоо 2-6 настан байна да. Сургууль саяхан орсон юм байна, тийм үү? 1-р анги. 1-р анги. За ямар байна 1-р анги? Багш маань ууртай. Өө, тийм үү, бас уу. Бас. Яаж ууртай нь мэдэгдээд байна ер нь? Миний хэлтав ээж хэлсэн. Ээж хэлсэн. Ядраад байгаа юм болов? Тийм учраас жоох ууртай байж магадгүй тий. Намайг буруу хичээлээ жүнгүүд намайг зэгэндэг. Намайг бүр айв зэгэндэг. Бараг өмнө миний авирга руу зөгчээсэн шүү дээ. Тийм үү? Хавирга руу. Чи үгэнд ордгоо мó л мэдхээ? Би үг нь бол гайгүй. Гайгүй юу? Би нэг өдөр нуруугаа зөхиулсан, дараагийн өдөрт нь ерөөсөн нуруугаа зөхиулахаа болсон. Болцсон уу? Ахаа, цохиулахгүй аргаа мэдсэн үү минийхөө? Яавал цохиулахгүй юм шиг байна. Сайн хичээлээгүй л. За. Яа, одоо их чинь энэ тохиолдолд юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Уг нь бол томчууд бид нар хүүхэд чадахгүй байсан ч гэсэн тэр дотроо багш нар бол хүүхдүүдэд зодох эсгүй л дээ. Уурлах ёсгүй. Тэгээ одоо харамсалтай нь ингээд загинцсан зодцсон болохоор их чинь одоо өмнөөс нь уучлахгүй. Тийм манай багш нар болон бид нар томчууд жоохон ядраад тэгээ жоох ууралчдаг. Тэгээ миний дүүнрийг заримдаа ингээд загнаа зодчдээ шуучлаараа заа юу. Гэтэ аль болох бид нар та нарыгаа загнахгүй, аль болох одоо өөрийнхөө биеийг барьж төвчээртэй байж сурах гэж хичээж байгаа бүгдээрээ. За юу. Тэгээ гайгүй олно гэдэгт итгэлтэй байна. Миний дүү чи том болоод арай багш болох юм биш вэ? Юу болох юм? Би л багш болоо. Тийм. Ямар багш болох вэ чи хэлдэ? Сургуулийн багш. Тий харин чи хүүхэд заддаг багш болох уу? Үгүй. Хүүхдийг дандаа хайр. Би л одоо яг ингэж бодчих. За. Хэрвээ сайн хичээлээ дуусчвал буруу асан ч гэсэн тэр хүүхдүүдний ивигээд гой тоглоомын талбайд тоглоулна. Харин тий. Тэгэхээр миний үчи одоо мэдж байгаа юм чин том болоод яг тийм сайн багш болох энэ төлөө та нар маань хичээгээрэй. За юу. Би л эмч болохыг хүсэж. Өө тийм. Тэгээд одоо их сайн эмч болох нь байна тийм үү? Зүгээр л эмч, зүгээр л багш биш. Маш сайн эмч, маш сайн багш болох ёстой тийм үү? Тэгээ ажилдаа хамгийн гол нь хайртай, дуртай. Би тариулахаас өмнө юм үзүүлээ дуусуулах ингэж бодож байгаа. Зөв, яг үнэн. Би нэг эмчийг харсан штэ бүр ингээд Facebook дээр ингэж илээ штэ. Хүүхдийг ингээ хуураад худлагаас тоглож байгаа дэн гингүүтээ хоп гэ мэддэхгүй тариаг нээчих нөхөө хүүхд тариулснаа ч мэдээг уйлж амжихгүй л штэ. Миний дүү тим эмч болоорой. За ёо. За. Чи нүдэндээ яг ингээ эндээ юу наацсан? Зүрх. Ваа ганган Нандин Эрдэнэ гэж манай Монголд байдаг гэсэн өөрөө юу? Хүй энэ 6 настай ганган Нандин Эрдэнэ гэд байдаг нэг хөрх охин байдаг гэсэн чинь яг хүрээд ирлээ л гэж би бодлоо. Тэгээд ингээд нүдэндээ 2 зүрх наацсан. Тэнгүүтээ ингээ үл мэдвтөрлөө ингээл харангууд үл мэдэх ухаан алдаал. Ёо ямар гоё хөрх охин бэ гэж ухаалтаад байна үгүй юу? За. Тэгчидээ сургуультаараа ингэж явд юм биш үү? Сургуультаа юу бэлдүү. Баггүй. Гайгүй юу? Дөрөв хувцаал өмсөн яг үнэн. Америкийн сургуулийн хувц дандаа өөрийнхөө дуртай хувцыг өмсөв. Аха. Нэр яг үн тэгдэм юм. Манай энэ бас тэгдэг. Амар том юм. Тэгээ аль нь дээр юм шиг байна? Ер нь 4 хувц өмсөн дээр юм шиг байна уу? Зүгээр л дураараа хувц өмсөн дээр. Дураараа. Яагаад? 4 хувцаа. За тэгвэл хоёулаа тайлбарл. Яагаад 4 хувц гоё гэж? Яагаад тэгвэл 4 хувцаа өмсгөр багш загиндгүй. За өөр шалтгаан байна уу? Хэрвээ багш загиндгүй байсан бол чи бас дураараа л хувц өмсөх үү? Бүгдээрээ нэг хувцаар жигдрээл. Бас гоё харагддаг шүү. Манай хаяан нь буруу өмсдөг. Манай хаяан нь буруу өмсдөг. Мэддэггүй. Нэг тиймэрхүү юм байдаг лээ. За чи яагаад чөлөөтэй хувц өмсгөл гоё гэж бодож байна? Амар гоё дураараа хувц өмсөөл тэгэл бодолт өмсөөл шаардмал өмсөөл. Шалдан очоо тэг болохгүй. Яшиг зүгээр бандаштай. Сургууль дээр очиж яад энэ чөлөөтэй хувцалж байгаа юм чи. Хувц өмсөхгүй байсан ч юу нь яад юм. Ингээ шалдаа очиж. Тэгэхээр чи юм болгонд бас дүрм гэж байдаг те. Тийм учраас дураараа гэж байдаг. Гэхдээ хаана дураараа байх вэ? Хаана бас дүрмтэй байх вэ гэдэг чинь чухал штэ. Сургууль дээр очиж байгаа юм чи надаа бол уг нь дүрм байвал бас гоё л доо те. Харин би багштай байнга ям бэлтдэг. Юу бэлтдэг? Ямноо тавьчихдаг. Юу тавьдیں۔ Жишээлбэл хамаагүй. Жишээ нь өчигдөр юу тавьсан? Өчигдөр би явж чадаагүй дараа. За тэгвэл уржигдөр юу тавьсан? Явж. Хамгийн сүүлд юу тавьсан? Дараагийн 5 дахь өдөр би нэг юм тавьсан. За юу энэ тэр нь? Чаго бэсүү. Яагаад тэгж тавьсан юм багштай? Загнуулахгүй гэж юу? Тийм гинэ. Загнуулахгүй гинэ. Багштай хайртай болохоор. За.
Тий ч сонирл юм Би байна. Гоё юм байна. дөрөвчмийн багштай уухан өгчээсэн. Тийм үү. Тий. Тий яг үнэн одоо хамгийн гол нь хүнд юм өгтөө ямар чин одоо санаа нь байна гэдэг нь чухал л да. Жишээлбэл намайг битгий зодоосаа гэдэг үгэл онцгүй тий. Тэгснээс энэ багштай би хайртай хөөрхөдөө өсөж байгаа, хөөрхөдөө цангаж байгаа. Тийм учраас би нэг ингээ ундаа ус өгөдөө гэж бодож байл өөр. Тийм үү. Тэгэхээр тэрийг бас миний хүүхдүүд сайн Би харчаарай. бүх багштай юмнуудаа хуваадаг. Ёо хөөрхи миний үуч угаасаа ер нь айгу өглөгч юм шиг байна тийм ээ. Миний үгээ аав нь ингэдэ. Сүхатар Ямар ажил хийдэ? юм ачдаг. Юм ачдаг. Би нэг Аха тэгээ ачаад нэг газар хүргэж өгдөгөө. Ээж нь ингэдэхүү. уран бэлэг. Ээж нь ямар ажил хийх Уран вэ? бэлэг гэсэн. Тий. Манай ангид цэцэрлэгийн хүүхэд бас уран бэлэг гэдэг чинь. Надтай нэг анги За болж уран тээ. бэлэг гэдэг. Тийм. нэртэй Тэд бас байдаг л та тийм нэртэй хүн. Ээж нь ямар ажил хийдэг гинэ? Бараа зөөдөг. Бараа зөөдөг. Хаанаас хаашаа зөөхөө? Ээжээс хүм янз бүрийн бүр юм яана. Тэгээд ээж аав руу юм өргөж өгнө. Тэгэнгүүт аав тэрийг ачаа явд юм уу? За одоо баг ойлгох гэж байна. Одоо чиний өмссөн гоё энэ улаан өнгийн хослол байна штэ. Энэ бас ээж нь бараа зөөж байгаад авсан уу? Үгүй энийг ээж дэлгүүрээс авч өгсөн. Өстө үнэн ганган юм аа. Би өөрөө сонгосон байхгүй юу? Чи бүр өөрөө сонгосон юм уу? Өстө үнэн гоё. Хаанаас сонгоч юу? Надад таарахаар байна уу? Инээс том байгаа. Том байсан уу? За өстө гоё. Чи өстө үнэн ганган байна. Юу үл мэдхээ? Ер нь ингээд одоо бараа завн, бараа зөөн гэдэг энэ ажлыг чи юу гэж бодож байна? Ямар ажил гэж бодож байна энийг? Манай аавээс хоёр нэг л дарахтай дээрээ. Бас нэг дарахтай. Өөртөө дарагдагсны. Тэгсийг нөө өөрөө дарга. Ямар мундаг юм бэ. Тэгээ доороо нэг олон цэрэгтэй байх уу? Дарга юм чин доорн цэрэг байж таараштай ажилтан. Бараг л цэрэггүй дээ. Бараг цэрэг байхгүй юу? Цэрэг байхгүй дарга юм уу? Өөрөө ажил хийдэг байхгүй. Тэгээд найзуудаагаа дуудаа тэгээд хамт ажил хийн. За ямар гоё юм. Найзууд нь тэгэл дуудангууд хоп гэж хүрээдэрхөө. Тэгэл хамтдаа ажиллах уу? Гоё юм аа. Найз гэж ер нь хэнийг хэлээд байна үл мэдхээ? Ямар үнийг найз гэдэг байгаа? Би хоёр Хоёр найзтай юу? За. Нэг нандин бэлэг нэг нь хангэрл. За. Цэцэрлэгээс сургууль хамт явж байгаа. За, та нар яагаад найзууд болчихв? Хангэрлийн ээж нь манай ээжтэй хамт явдаг байхгүй юу? Хамт ажил хийн. Тэгээ найзууд ер нь уулзахаараа юу идэм бэ үл мэдхээ? Тоглоно ш. За, өөр яадгүй. Нандин бэлэг бит хоёр хангэрлээс муудсан. Яа тэгвэл хангэрл амар сахилахгүй. Яага муудч юу? Яага сахилахгүй тоо тэр хангэрл одоо? Яа тэгвэл нөгөө хангэрл амар сахилахгүй. Тэгээд багшийнхаа үгэнд ордоо хичээлээ буруу хийдэг. Надад хуулж бичдэг. Тэгэхээр чи муудсан юм уу? Хүсэ тэгсний оронд чи ингээчтэй. Нэгдүгээр чи хангэрлийг байна штэ. Хайрлах хэрэгтэй. Хангэрлийг хайрлах хэрэгтэй. Хангэрлийг тий. Нэгдүгээр хайрлах хэрэгтэй. Хоёрдугаар яах хэрэгтэй хэрэг штэ. Найз хүн чинь байна штэ. Сайн л байвал чамтай найзлах, муу л байвал чамтай найзлахгүй гэж болохгүй зү. Найзаагаа бас хүмүүжүүлж, засаж, залруулах ёстой штэ. Жишээлбэл чамаас суулаад байвал чи юу гэж хэлэх ёстой вэ? Миний чихрийг байнгын сүнкнээс аваад идэг байхгүй юу? Чихрийн үү? За тэгвэл юу гэж хэлэх вэ чи? Нааша өөрчээ гэж хэлдэг. За чи юу гэж хэлэх вэ? Хангэрл хэрвээ найзынхаа чихрийг ингээд асуухгүйгээр аваад байвал чи юу гэж хэлэх вэ? Багштай шүү. Чи өөрт нь хэлээ л дээ. Дараа дахиж ингэж хэлэхгүй шүү. Хулгайж хэлэхгүй шүү. Тий. Хулгай байвал муу болно. Хүний юмыг асуухгүй авал хулгайч болно гэсэн үг тийм ээ. Хэрвээ асууж авал хулгайч шээ гэсэн үг. Тэгэл тайлбарлаад найзаагаа илжүүл найз нь бодно ш дараа чи удаа за нэрээ би хүний юмыг асуухгүй авч болохгүй тэгвэл би хулгайч болох юм байна гэж штэ тийм үү. За өөр ингээ юм хуулаад байвал юу гэж хэлэх вэ? Болохгүй шүү. Юу гэж өөрөө сурах болохгүй шүү гэсэн мөхгүй тэгснэ надаас байнга хуулдаг. Тийм үү. Нуугаад туулаад байна уу? Би нуугаад байгаахгүй тэгснэ надаас хараад байгаа. Ямар хэцүү юм бэ. Ер нь бол штэ миний бодлоор найзууд бинийгээ бас илүү сайн руу авч явах хэрэгтэй тий. Тэгснээс чи юм уу би модлаа баяртай гэж бас болохгүй нэ штэ. Хангэрлигээ бас жоохон зөв болгоорой. За юу. Хэм блэ нандаа та хоёр за юу. Нандин бэлэг нандин эртэн. Хөөх хоёр нандин найзлт юм байна тий. Би нандин эртэн нөгөөх нь нандин бэлэг. За. Миний үчи ихчтэй юм бэлээ тий. Хин блэ ихч? Намукагч. Намукагч. Тэ намукагчтэйгээ та хоёр юу хийж гин? Намукагч намайг амар зэгдэг. Бас уу. Яга загинчуу. За хамгийн сүүлд юунаас бол загинуу? Ээжээ дахиж миний талаар хуваалах юм бол би чамайг алж үгсэн. Бурхан минь ээ. Ална гэдэг ч арай л муухай сонсогч тийм үү? Тэгээд орж ирээд юмнуудаа шийдсэн. Хаашаа? Газар руу. Чи юугээ хэлсэн ээжтэй? Би зүгээр аниагийн талаар зүгээр ингэж хэлсэн бохгүй. Ээж анаа намайг загнаад байна гэж би зүгээр дөөл хэлсэн. Тэгчээ ээж анааг загнасан бохгүй. Тэгчээ анаа ингэ надад уурлаад. Нэг юм гурвалж юм болсон юм байна тийм ээ. Тэгснээс эсрэгээр нь чи шууд анаа руугаа хэлчих болоогүй юу? Анаа та намайг
намайг бити ингээ загнаарай. Дараачийн удаа ингээ учиргүй шалтгаангүй загнаад би ээжтэй хэлнэ гэд хэлчих болох болов. Болохгүй. Болохгүй. Тэгвэл яах вэ? Ани намайг дараагийн удаа хамт хонох юм бол ална. Алаадах яах вэ? Ална гэж одоо яахыг хэлэх үү тэгээд? Би л анаатай Зодно айлцсан гэсэн. Зодно гэсэн үг. Чамаа зодж исэн юм уу бүр? Намайг Хаяа додчихсан. зодчихсан. Тийм үү. Би бүр анаатай айлсан бололт ш. Ой таар ямар хэцүү юм бэ үл мэдхээ. Нэг бол загнуулна, нэг бол чимгүүлнэ, нэг бол хатгуулна, нэг бол чихээ ингэж бариулна. За. Амар зовлон. Өстө зовлон байна. За байж. Нэг бол гараараа маа гэж зөгч. Би одоо энэ анаа нарт юу гэж хэлдэм бэлээ. За байж. Манай энэ намайг аяга угаа гэж загнадаг. Тэгээд гэрээ шүүрд гэж загнадаг. Асгасан юм цэвэрлэл гэж загнадаг. Зөндөө олон юмар загнадаг. Манай Гэхдээ бол ийм шүү. Тэр чин загнана гэдэг нэг өөр боловч тэгснээс гэрээ цэвэрэл аяга угаа юмаа янзл гэдэг чин загнаж байгаа биш яаж байгаа вэ? хайрлж байгаа. Бас хайрлж байгаа ч биш зүгээр хийх ёстой юм хэлж байгаа байхгүй юу? Хүн чи гэрээ цэвэрлэх ёстой үсттэй. Тий бид нар аяга угаах ёстой юу? Ястай. Тий юмаа янзлах ёстой юу? Ёстой. Тэгэхээр ани нар уг нь бол зөв юм хэлж байгаа. Тэгэнгүүт та ир жоохон үгэнд орохгүй болонгууд бүр төвчээр нь барагдаад тэгээд л одоо чиний жишээлүүд арьсыг хуулаад л тий. Дандаг жишээлүүд ингээл алаад хашилтан дотор ингээ хайчт юм байна тийм үү? Харин энэ намайг аяга угаахгүй бол нөгөө юу ядгийг зоддог. Задуураа додсон. Зодооч юм. Зодооч. Зотооч байна. Гэтэ үгэнд орохгүй болохоор бас ихчнэр хэцүү байд юм аа. Та нар бас ойлгох зөө юу? Би бүр дүүгээс Харин ани болохоор ээжтэй яг үе дээр өөрөө аяга угаадаг, өөрөө гэрээ зэрдэг. Харин ээж байхгүй үе дээр надад л юмнууд хийлэгдэг байхгүй. амар үдцээ ихч. Яац их чана. Ямар үдцээ ихч. Дүүгээ хайрдаг хүн бах та. Нэг хол ээжийнхээ явахаар дүүгээ орхиод энийг хий, тэрийг хий гэж загнаад хай. Тэгээ дараа нь ээжийг ирэхээр дараа нь өөрийгөө магтуулахаа тэгээд хай. Өөрөө айш муутай юм байж. Чи ч гайгүй хэрүүлч залуу юу юу? Тачгал тэрэлчлээ шүү дээ. Чи ингэж байгаа л ихчэндээ аваачаад арьсаа хуулуулд юм бэ шүү дээ мэдхээ. Тэгдэггүй. Гол юм хэлж байгаа. Шүдгүй юм байж. Би миний бүр Гүй зүгээр микрофонд л хэл бас чихрүү юм хэлнэ нэ миний. За гарч байгаа дэл. Гарч байгаа болох уу за. Юу гинэ? миний шид гуруулаа унцсан. Яагаад унчуу? Минийх Ана аваачаад уг алж явахдаа зохио хийсэн үгүй юу? Манай өөртөө Хоёр хавар нас цус гарч ирсэн ш. Манай ана миний аварлуу хоёр хавардаас За бодё мо анага бүр зовоочих юм аа хамаг юм ярьчих юм аа энэ чинь. Яагаад миний бүр хоёр хаварлуу. Гэтэ чи нэг юм сандаа ана чин чамааг үнсэжсэн үү? Үнсэжсэн үү? За ана чин чамаа твэржсэн үү? Ана чин чамд хайртай гэж хэлжсэн үү? Хэлжсэн штэ. Үгүй. Ер нь бол дотроо боддог заа юу. За танаа ана чамааг твэржсэн үү? Твэржсэн. Үнсэжсэн үү? Унсчихсан. Тэр хайртай гэж хэлжсэн үү? Хэлжсэн. Тэр ингээ та сайн юм хэлэхгүй дандаа муу юм. Намайг алаад намайг загнаа намайг зодоод намайг альсуулаад тэгээд хайртай үнсдэг твэрдэг гэдгийг бас хэлэх хэрэгтэй ш тийм биз дээ. Ани намайг гомдчул тэгдэв. Тэгин штэ эн чин хөөхөдөө анинаргаа бас заримдаа бас магталтаа эн ч дандаа муулахаар бас хэцүү юм биш тийм биз дээ. Одоо юу яа энэ ч хүн муулсаар тамаг нэвтрүүлэг дууслаа. Ч тэр нэг дуу муу дуу шүлэг мүлэг унший та. Миний хүнийг шүлгээ уншчих тий. За. Тэрхэн бичсэн шүлгээ цэжэр унши биби шинхэн сурсан дууга шимтэн дуули биби багшаа биби уншиж мэдсэн үлгэрээ утгыг нь яри биби урлан дурсан дурга учиг нь хийли биби. Тэгэхээр нэг Дахиад нэг байгаа. Баяр үргээ эхлээд өстой гоё шүлэг байна. За дараачих юм. хавтан дээрээ гойхон зурагтай хамгийн гойхон хичээлийн дэвтэр минь нэгээд бичгээд баярлаад байдаг. Нэр минь бичээдээ сурагчийн дэвтэр баяртай хөөртэй сурагчийн дэвтэр хүүхэд бидний хайртай дэвтэр. Яста гоё те. Сургууль дээрээ сураад идэм юм та нарт те дандаа сургуулийн тухай гоё шүлэг. Нөгөө загиндаг багш нар зааж байгаа биз? Үгүй бид нар өөрөө тэр бичсэн юм хэвсэн юмнаас нь уншчихдаг байхгүй юу? Тэгтээ багш заадгүй мүү? Заадгүй. Өөрөө ганц магтахаар эргүүлэл муулчих юм аа. Таяга хамаг цамцаа аваач товчийн тайлаа ичээвэ үл мэдхээ. Халууцаад байгаа мó? Аха тэгээ бас дараа нь гарахаар товчийн тайлахаар асал гай штэ тий. Вэ чи тэр зураг авах л штэ. Тэг шалтан зураг авах юм уу? За товчиж явахдаа шүлгээ уншчих. За.
Миний нэр хаан судалтай ааваас шинэж харилсан нэр, хатан заяад ээжээс бүүвэлж аялсан нэр, өвөө эмээгийн ивэлж өхөөрсөн нэр. Ястаа гоё шүлэг байна. За нэнда би чамд штэ те нэг хэрвээ би амтан байсан бол гэдэг асуулт асууя. Хэрвээ чи өөрийгөө амтан байсан бол ямар амтан байх болно гэж бодож байна? Муур. Манай найз ягаад муур гэсэн мэдхөөл мэдхээ? Яг муур шиг хэрэгжээ. Нэг хөөрхөн муур шиг байгаа биз? Яг үнэн. Яг нялх муур шиг. Нялх муур. Яа, чи бас хүнийг гоё магтах юм аа. Гэтэ би тэгж удааг байхгүй. Би өөрөө мууртай хайртай байхгүй. Тийм. За яагаад юм бэ чиний ярьдаа яагаад? Яа заавал гэж цагаан мэй гэж бид үсэнгүй. За. Тэгээд эмээ маань ингээд цагаан мэйтэйгээ тэгээ мойтэйсэн. Мой нь болохоор хар, мэй нь болохоор цагаан байсан. Хоёр муурыг яриад байгаа юм уу? Тэгээ цагаан нь Мой мэй гэдэг нэртэй юм уу? Юунч гоё нэртэй. За. тэгээ цагаан нь цонхоор унтсан. Яагаад унчваа? Цонх нь хамгаалтгүйсэн. Тэгээд бүр байхгүй юу? Харин лага. Мойн байгаа юм уу? Тэгээ мэйгээ санаж байгаа бах тий? Яаж мэддэхүү санаж байгаа нь? Нөгөө сойноо авахгүй юу? За. Мой мэй тайргүй байхгүй юу? За. Тэгээд муурыг шууд үлчсэн. Нөгөө мэйгүү. Үгүй. Мойгүү. Үгүй. Нөгөө мэй мэдээгүй байхгүй юу? Тэгээд авираад асах гэсэн. За. Тэгээд эднэрт үзүүлэх гэжсэн байхгүй юу? За. Чи сойноо хаалгын наадын чи мэй яагаад тэгээд үсгэрсэн чи унцсан. Чаавасан сониагаа яаж байгаа юм дээ? Би өөртөө намайг 5 настай байхад нэг тоглоомын талбай дээр очсон чи нэг ихч мууртэйсэн дааж өгцөн гэсэн. Цонхоор үлсрээд. Угаасаа тэгдэм байх тий. Тэр чинь манай мэй. Эдний мэй байсан юм болов? Цагаан муурсан уу? Би мэдээгүй, өмнө нь хэлээгүй. Гин хэлээгүй юу? Яадаг чийсэн өгцөн гэсэн. Чаасаа. За яах вэ? Ямар ч байсан бид нар яах ёстой юм гэхээр хэрвээ муур тижээж байгаа бол хамаагүй цонх онгойлгож болохгүй юм байна гэдгийг л ойлголоо. Зүг үү? Балкон хамаагүй сонгоолгож болохгүй. Тийм байна. Тэгвэл бас алга. Тэр үед хамгаалтгүйсэн баггүй одоо хамгаалттай болгосон. Тэгвэл мой унахгүй юм байна тий. Тэгээд чи яах юм? Мой ч гэхдээ танаа муур биш тийм үү? Чи муур тижэмэр байгаа юм уу? Манай вэс хоёр муурнаас эдэг байхгүй. Яагаад айд юм бол? Мэдгүй. Харин улсууд айгаад идэв те чи яах вэ мэдхээ? Айхгүй. Чи айхгүй юу? Би ч айхгүй. Монгол нохой ч маргалддаг шүү. Хи хоёроо. Муур нохой ч маргалддаг шүү. Ёо могоо гэчээ бөө гайхлаа штэ. Муур нохой юу гэж маргалдах вэ? Би нохой гэсэн өөдг нь. Би муур. Үгүй би нохой. Би муур гэж маргалдав. Заримдаа юмаа пулаацдаг. Юу бодацалтад идэ? Мэдгүй яа. Миний нандин эрдэнэ гэсч миний нандин эрдэнэ гэж муудалцаад байгаа юм болов. Үгүй би нохой өргөө байхгүй юм. Чи нохой дургу юм уу? Ягаад? Тэр хоёр Тэгвэл миний дээр үед нэг өвсгөр нохойсон байхгүй. Тэгэхээр би ивэдэ гэж хэлчихсэн байхгүй гэдэг чинь миний паласнаас ингэж уугаад исэн. Муур зуудгүй юм уу? Муур ерөөсө намайг тоохгүй явчихсан шүү. Гэтэл биш дээ муур ч бас ингээд урдим байлээ шүү. Урахгүй. Урдын ой. Манад нэг муур исэн урсан ой. Уурын хөрөгчгүй юу? Харин яхад тэгээд чи уур өрвөл ямар ч авьтаа урнаал гэсэн үг үстэй тий? Би уурын хөрөгдөггүй байхгүй юу? За. Ямар ч исэн муурыг л тэжээмэр санагдаад байгаа юм байна тийм үү? Нэг үү? Арай 2 3 4 5 6-г үү? Нэг л ахтаасан дөө. Болох уу? За тэгээд аавыгаа сайн гоё та одоо өөр. Манай ингээ нэг хүүхэд байхгүй юу? Муур тийжээдэг гэсэн. Тийм үү. Гэхдээ ер нь айгүй олон айл тийжээд юм байлээ тий? Яг хүн хэрвээ тийжээж чадчихвэл муурыг, нохойг, шувууг ямар ч амтныг могой хүртэл тийжээж болно шүү дээ. Арслан ч арай болохгүй хаа. Амар тоон гэртээ олвол өөрийгөө хамгаалуулах гад бэлтгэлүүлээ тэгээд үүдэндээ тавьжуул олон шүү дээ. Өөрийн нэгчүүл яах юм? Нөгөө эзнээ аваачаад хойрог гэж бадарлаа шүү дээ. Сургая шүү дээ. За та мэдхгүй дээ. Нэрээ би бодчихсон чинь нэг юм санчлаа. За, юу санав? Би өөрөө моёг харчихсан дээр гэж бодоо. Тийм би моёг нэг ногоон автан усж байгаа. Тэгээд моёг тэрсэн. За, тэгсэж яасан? Хөөрхөн. Гэхдээ миний дүү нэг юм ойлгох хэрэгтэй. Ер нь ямар ч амтныг тижээсэн байсан гэсэн тэр амтныхаа тухай маш сайн судлах ёстой. Яг л энэ тоглоом биш тийм үү? Тоглоомыг бол тоглож байгаад аваа шийдчих болно шүү дээ. Муурыг тижээсэн л бол тэрийг таалагдахгүй байна гэж шийдэж болохгүй тийм үү? Муурыг чи хайрлах, халамжлахаас гадна яах ёстой? Бас шээсийн арчлах, цэвэрлэх ёстой, хоолыг авч өгөх ёстой. Зөндөө олон ажил байгаа. За тэгэхээр чи тэрийг бодоорой. Чи өөрөө аяга угаах дургүй үсттэй байна энэ да. Дуртай. Дуртай юм уу? Тэстэд аавын
нэг ажлын ирчтэй хамт хөдөө авсан. За. Тэгээд бүр мууртай зөө. 3 бахартай, 4 амтантай. Оо ямар гоё. Тэгээд нийлээ сая амтаа. За юу гэж 4 амт нийлээ сая болох юм дээ үү? Нийлээ 100 сая байдаг штэ. 100 сая тэмээ хонь мал. Эвэрхсээ уулан дээр бүр ингэ явж байгаа юм чи. Уулыг ингээд зүгээр бүрхсэн байна уу мал? Тэгээ бараг бүсэлсэн байсан. Урлаг нь яриад юмэр нь одоо даанч штэ хугацаа дуусах гэдэг. Тэгэхээр ийм мундаг оц хүүхдүүдээ өнөөдөр би нэвтрүүлэг хийж ярьсанд ямар их азтай жаргалтай байна. Одоо хоёлаа найзаа танилцуулъя. Тэхүүл мэдхээ. За чи нэрийн тэгээ худлаа хэлдэг шүү. Хэн блэ манай найзын нэрийг? Нандан ирдэг. Хүү ямар мундаг яваа штэ. Яг хэллээ штэ. 6 сая. Өө яста. Энэ хөөрхөн охтыг болохоор айгүй мундаг чэйжлээд идэг байхгүй юу? Тэгээд хөвгүүдээ болохоор чэйжлэхгүй. Тэгээд хайчин. Нэрийн худлаа нэр хэлээл те. За ингээ өнөөдөр манай нэвтрүүлэгт ийм хөөрхөн Нандин Эрдэнэ найз маань оролцлоо. Найзтай хоёлоо бэлгээ өгье тийм ээ. Монбекр яах ихтэйс нь гоё. Самдорт бэлгээ. Отоосын заргын яах ихтэйс нь гоё. Зармиг үлээ. Зарим идэж болохгүй. Энэжээс идэж болохгүй. Манайхан бүгд идэж болохгүй. Яагаад танадны дараа болох уу? Болохгүй. За. Зармиг асаад миний шоколадыг Юу ярьж байгаа юм чи? Чи авах юм уу тэгээ оронд нь? үгүй. Гүг ингээ чи штэ. Заримган дуртай. Дээрэс нь заримг идэж болдог. Найз нөхөд нөгөө хан гэрэлтэй эсвэл өгөөд хөрх амтан. Тэг чи дахиж ингээд битгий хүний Хангэрлийн нөгөө ээж нь битгий чихэр өгж байгаарэ гэж хэлсэн байна. Басуу. За ээж өөр чин тэгвэл заримг идэж болдог найз байна уу? байгаа. Би сургуулийнхаа нэг хүүхдэд орсон. За тэгвэл бүр өстө баталгаатай өгөрөө заяа. Суурчэр нэр нь Сугар очроо ямар ч гоё нэртийн. Яасан юу нь гоё болохоор чи тэгээ дурлцсан юм дээ. нүр нэр хөрхөн. Зөө тэгээд чи хэлвүү хамгийн гол нь дурлцсан. Манай ангид тэрэлэг хүүхэд байгаа. Байж л да үлмэнтгээ битэр их чухал огтын яриа ярьж байна. Би ингэнгүүт миний хацар дээр үнсдэг. Тийм үү. Та ирдэг бүр найзалсан юм уу? Найзлаа тэгээд бүр би биэндээ хайртай болсон. Ой үлмэнтгээ ямар гоё юм би. Йоо би багасаа ингэж найз охинтой болсон бол гоё хөө. Бид бас бодож Найз охин байхгүй л дээ. танад гоё хөөрхөн охин байгаа зү. Байгаль дааж тэр таалагдаагүй. Юу н? Мэдгүй угаас таалагдаагүй. Тэгэд өөр таалагдах гоё охин байгаа илгүй дээ. Байхгүй. Ерөөсөө байхгүй. Дурчвал тэгээд хийчихэл тэгээд тэртэн сам дурчих. Тийм шүү дээ. Хамгийн гол нь та ир чинь ингээд нэг нь найзууд Үсэл сонхоо. Тэгээд явцсан. Тэгсэн тэр над руу хин юм босоо гэдэг чи сонхоо. Тэгсэн би гараа өргсөн. За. Тэгсэн чи юу юм уу гэ тэгээд очиж яваад эрмүнэ миний газар тэрний газар дээр үн тэрний газар дээр үн тэгэхээр би ингэхгүй. Би ингээгүйсэн чи үнсэн. Ой, тэгээд найзалсан юм уу? Ямар арманч ямар гоё юм би. Тэгээд би хоёр биэндээ дурсан. Дурлцсан уу? Тэгээ танаа ангийнхан бүгдээрээ мэдэх үү? Мэднэ. Йоо, өстой гоё юм аа. Хосууд болцсон. Хосууд болцсон юм уу? За хос болчихжээ үл мэдээ. Азтай юм аа. Тэ. За чи минь тэгээд нэг хүнтэрийн хосоолоод нэг яриараа да яаснаа. За юу. Би орлоогүй штэ. Там болоо л. За яах вэ? Тэгээд 2 дугаар анги 3 дугаар анги цаач зөндөө хугацаа байна. Мэдлэгчэн бас сугар очирт дурсан. Хүүе тэгээ одоо яана тэгээ 2 охинтой найзлах юм уу сугар очир. Сугар очир энийг найд нагаахгүй. За. Тэрэндээ аль нэг нь дурсахын шившгэлэн. Нэмшгэлт байна. Ээжтэй ингэ. Йоо эста кино шиг юм болох нь яана. Чи тэгээ хамаагүй муудчваа суур очиртай. Суур очир чи хөөрхөн залуу тэгээд олон охид дурлаад ах юм шиг байж тээ тийм үү? Үгүй дурсахгүй анхнаасаа надад дурсан мэлий. Тийм үү. Тийм. Дөнгөж орж ирж байхад надад дурсан мэлий. Ааха за тэгээд ингэдэ штэ. Би ягаад тэр охин сургуулийн охин болохгүй байгаа гэж хэлэхгүй. Би ээжтэй ингэж хэлсэн. Би ээжээс охинтой болохгүй гэсэн. Би ээжтэй хайртай. гүти ганцхан тайртай байдгүй штэ. Хичнээн бол хичнээн тайртай байж болно Гэр штэ. бүл минь байна. Найз минь. Жишээлбэл чи намайг хайрлж болно үстэй. Тий, хайр гэдэг чинь байна штэ. Тусдаа. Маш их өгөөмөр байхгүй юу? Хэнийг ч бол хайрлж болно энэ хорвоо дээр ойлгож байна уу? Би гэр бүлдээ бүгдэнд нь хайртай. Тийм, тэгсэн мөртлөөсөө сугард бас хайртай байж болж л байгаа байхгүй тий? Суурч ирд би байнга үнсдэг. За тэг үнсгээс гадна би биэндээ бас их гоё олон зүйл зааж өгөөрэй. Би бинийгээ тусалж дэмжээрэй. Би биэндээ гоё сайн
зүйлээ хуваалцах хэрэгтэй. Ойлгосноо? За Хэд хоёр би мэндэ амарсан юмнууд хуваадаг. Үгүй гурлаа нэвтрүүлгээ дуусгачих тэгээ дараа нь хайрын тухай ярья. За юу. Тэгвэл энэ хизээч дуусахгүй сэдв байхгүй юу? Тийм учраас за дараачихаа бэлгийг өгдөө. All in one бүгдийн нэг дараас тэр яг бараа бөөний дэлгүүрээс тар дөрөн бэлэг үе. Таагаар бод хурлаг Facebook хаягийн ирээхжээс хараа чиний байж тээ. Ингээд Мира Луна хоёр гэж байдаг. Тийм үү. За тэгвэл яг тэр Миратай ч адилхан тэгсэрнэ бас яг чамшиг хөрхөн тийм ихж байгаа заа юу. Ингээд бүр ингээ өслийн оролтоо бол идэг байхгүй юу? Тийм үү. Манай тэр Мира оролддгоо маа заа юу. Тэгээд нь штэ яг ингээд чиний энэ гоё улаан энэ гоё хувцастай ийм хөөрхөн ингээд ийм царайтай ингээ гоё Google-тэй зургийг бий болгоод заа юу. Тэрэн дээр ингээд тавьчин тэнгүү чи тэрийг ингээ гоё зураад битээрлөө зураг явуулаарай. За явуулна шүү ойлгосноо. За ингээд хоёлаа найзтаа маш их баярснаа илэрхийлээд дараачийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.